ороод ирэхийн хичээлийн агуулгыг ингэж өрч буюу ингэж холбож өгтөө нэлээ олон янзаар холбож өгч болдог юм лээ. За тэгэхээр би илүү энгийн нэг аргыг энэ бичлэгээр хийж үзүүлье. За тэгэхээр энэ дээрээ ингээд нэгдүгээр хичээл, 2 дугаар хичээл, 3 дугаар хичээл ингээд зис гардаг. Тэгээд энэ дээр нь ингээд дарахаар тухайн хичээлийн агуулга нь харагдахаар ингэж зохион байгуулж үзье. За меню эндээс. За энэ менюг сонгоч дөө. За тэгээд энэ менюгээ бол яаж өөрчлөх бол тий. За одоо энэ 5 зэсэн тий. Энийг нь хичээл 1, хичээл 2 гэд өөрчлөе. За хичээл 5 гэд. За ингээд теснүүдээ үүсгэчлээ. За одоо хичээл 1 дээр дарахаар хичээл 1-ийн агуулга, хичээл 2 дээр дарахаар хичээл 2-ийн агуулга гардгаар ингээд зохион байгуулъя. За ингэж агуулга оруулахын тулд rotation banner гэх тэрийг ашиглаж илүү хэлбэрхэн байд юм лээ. Тэгэхээр нь хичээлийн агуулгыг ингээд холбож өгөхдөө бол яаж холбож өгч болдго юм бэлээ. Тэгээ би хамгийн хэлбэрийн үзүүлье. За ингээд rotation banner гэдгийг За ингэж одоо тэгээ хичээл 1 дээр дарахаар хичээл 1. За энэ rotation banner маань нийтдээ 3 өөр төрлийн слайд байна тий. Тэгэхээр за энийг за слайд 1-ийг устгахчи. 0-ыг устгахчи. За энэ загвар дээр нь хийчихье. За энийг за хичээлийн агуулга юм гэдэг. Энийг ингээ хичээл 1 гэдэг хичээлийнхаа сэдвийг тавьчих. За сэдв. За сэдв нь юу ч гэж болно тийм ээ. За би одоо зүгээр энэ агуулгуудын нэр нь оруулахгүй. За энэ дээрээ үүдээ одоо нэмэлт материал татаж авах гэдэг юм эсвэл энийг устгацсан ч болно шүү дээ тийм ээ. За тэгээд бүх хичээлүүдийн ерөнхий загварууд нь нэжлэгэн байх гэ. За энэ дээр нь би юу вэ? Энэ зургных нь оронд navigation болгож жагаад энэ дээр нь за ингээд жоох энийг доош нь за энд видео хичээл нэгтэл бид нэр видео хичээл гэдэг тийм ээ. За тэгэхээр видео оруулж ирэх. За эндээс за YouTube-ийн анлистэнд оруулсан видео хийж үтээ. За энэ дээрээ за ингээд холбоод өгчээ. За ингээд хичээлээ ингээд холбоод өгчиж болно. За энэ дээр юу нэг алгуурч. За одоо энийг энэ хичээл 2 гэдгийнхаа юу үүсэхтэй энийг ингээ хувлээд өгчих. За энэ слайд 0 гэдгийг слайд 0 дээр болохоор 1-р хичээл юм тийм ээ. Одоо тэгвэл 1-р слайдн дээр 2-р хичээл авах хэрэгтэй. За тэгэхээр энийг хувилж энэ clone элемент гэхээр тухайн элементийг хувилах гэсэн. За одоо энэ дээрээ за ингээд 5 одоо энэ хардаа хичээл 1, хичээл 2, хичээл 3, хичээл 4 гэдэг ингээд 5 хуудас. За энд нэг хичээл 1, хичээл 2. За энэ хичээл 3 болох чинь энийг 3 энийг сэдв 3. За энэ болохоор хичээл 4 хичээл 5. Энд 4 шүү дээ. За энэ дээр хичээл 5 сэдв 5 гэж. За тэгэл энийг түрүүн хашаасалж чинь. За одоо тэгээд хичээл 1 дээр дарахаар 1-р хичээл гарч ахаар хичээл 2 дээр дарахаар 2-р слайд буюу 2-р хичээл мань гарч ахаар холбоё. За ингэж холбохын тулд нөгөө зис холбодог шүү дээ. Яг тэр шиг л холбоно гэсэн үг. За ингээд энэ нөгөө холбох байгааз холбохтороо дараад
линк холбогдорой. За дараад энэ доош нь гүйлэх нь rotation banner гэж байна. За энийгээ сонгоод эндээсээ banner 1 гэдгийг сонгож байна. За ингээл холбочлоо. За одоо ингээл хадгалчихсан. За юм бэ тий. За тэгээд энэгээр нь ингээд гүйлгээд ингээд харж болно хичээлүүдээ. Эсвэл шууд энэ линкэн дээр дараа 2 дугаар хичээл, 3 дугаар хичээл, 4 дугаар хичээл ингээд гүйлгээд харагдаж байна. Button сонгоод за энэ дээр нэг за 3 хичээл оруулчих дөө ингээд бас ийм байдлаар бас хийж болдго юм болт юм билээ. Би тийж дараа нь бүр нэг нэлийн дэлгэрэнгүй гоё хичээл хийж тавьж бодоолаа. Чухамжихгүй л байна. За одоо энэ дээрээ хичээл 3 гэдэг ингээд бичиж. За тэгчээд нөгөө pop-up бас холбож болно. За одоо энийг би pop-up-аар холбоё. За тэгээд мөн л нөгөө нэг меню дээр button холбогдсон шүү дээ. Одоо ягаад set link-н дээр дараад ингээ pop-up үүсгэжтэй ш pop-up үүсгэх юм жоо. Миний энэ дэш нэрээ pop-up байхгүй. За энийг хадгалчих тэгээд pop-up үүсгэж үзье. За тэгэхээр энэ нараа нөгөө энэ global elements гэдэг дотор pop-up гэдэг. За тэгээд pop-up-а эндээс юу гэх хичээл нэг гэсэн pop-up үсгэж. Яг хичээл болгоныхаа тоогоор ингээ яг pop-up үсгэнэ гэсэн үг л дээ. За тэгээ энийг засварлая. За тэгээ энэ дээрээ нөгөө ийм. За одоо энийг ингээ pop-up гэд хадгалчихъя. За тэгээ хичээл нэгийг юм дараад энэ нөгөө pop саяны үсгсэн pop-up-тайгаа холбоё. Set link-н дээрээ дараад энэ доошоо ингээ гүйлэхээр нөгөө энэ pop-up гэдэг чинь тий. Ингээд уусаа үсгсэн pop-up чинь ингээ чагсаад гараад ирдэг. За энийг ингээ select хийчих. За эсвэл энийгээ бас нөгөө өөр төрлийн download хийж татаж авах юмнууд бас ингээ оруулчих бас болдог. За ингээ select. За энийг холбочдээ тий. За ингээд. За саяны үсгэн pop-up. Тэгээ иймэрхүү байдлаар бас ингэж гарч ирэхээр хийж боллоо. Тэгэл энэ хичээл үзэж дуусчаал хаагаад дараагийнх нь ингээ за татаж авах файл руу болгосон тийм ээ. Иймэрхүү байдлаар хийж болохоор юм билээ. Тэгэл янз бүрээр л ер нь тэгээ боломжуудыг ашиглаад янз бүрээр л хичээл хаалгах зохион байгуулалт хийж байгаа юм билээ.